манай засгийн газраас боловсруулсан хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээ Т103 гэдэг чинь одоо ингээд нийлээд нэг цогт баримт бичиг юм л да. Нэгийг нь нөгөөгөөс нь салах аргагүй. Т100 нь бол 10 сарын 10 оны хавар гарч одоо би андуураг бол 3 сарын 25-нд гэдэг баха. Эрдэс биелгийн мэргэжлийн зөвлөлөөр орж батлагдаад тэрний дараа засгийн газраар орж тэгээд энэ хөрөнгө оруулалтын гэрээ 10 оны 3 сарын 31-ээс хүчин төгөлдөр болсон. Эхнээсээ л ийм нөхцөлтэй байсан. Тэгээ энэ гурван одоо баримт бичиг нийлээд нэг тийм анхны бидний санаж байсан санхүүгийн модель схем юм л да. Тэр юуны дагуу би өвдөөс өмнөх хуралдаан дээр Монгол улсын өгөөж 53% дор хаяж байх нэ гэж хэлж байсан. Тэгээ бидний анхны одоо суулгасан бодлого юу юм бэ гэхээр бол анхны хөрөнгө оруулалтын хэмжээ тэнд нэг 4.5, 4.7, сүүлд нь 5.1 дээрээ бид нар барьж авсан байх гэж бодож байна. 5.1 тэрбум Америк доллар. Энэ мөнгөөрөө ерөнхийдөө бол ингээ анхны хөрөнгө оруулалтаа хийгээд ил уурхайг ашиглаад тэндээс гаргасан баяжмнаа гарч борлуулад тэр борлуулснаас олсон орлогоороо далд уурхайгаа санхүүжүүлнэ гэдэг ийм л схемийг бид одоо ухаандаа санаж баталж анхны хөрөнгө оруулалт гэдгээч тэр хэмжээнд ойлгож тэр хөрөнгө оруулалт далд уурхайн санхүүжилтийг ингэж л бид ойлгож байсан. Тэгээд одоо цаашаага ингээд явсан. За тэр үед бол би ерөнхий сайдын ажил албыг ашгаа болсон байсан. Урт удаан хугацааны эмчилгээнд явсан байсан. Тэгэл эндээс авахуулаад зардлын хэтрэлт одоо гарч эхэлсэн. Тэгээд 2013 оноос эн чинь бүтээгдэхүүнээ албарлаад гадагшаа гаргаж эхэлсэн. Энэ одоо хугацаанд ерөөсөө энэ оюу толгойн төсөл хэрэгжсэн хугацаа чинь хэд хэдэн мөчлөгтэй байгаад байгаа байхгүй юу? Анх хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээнд гарын үсэг зурсан 9 оны 10 сарын 6-наас 12 он хүртэл нэг мөчлөг явж байгаа юм. Бүтээн байгуулалтын нэлээд идэвхтэй ажиллагаа явж байсан. За тэгээд зардлын хэтрэлт болоод хоёр тал ойлголцохоо болоод 12 оноос 15 он хүртэл бол ерөнхийдөө бол энэ далдуурхайн бүтээн байгуулалт бол таг зогссон байсан. Одоо ингээд өнөөдрийн ярьж байгаа энэ Дубайн төлөвлөгөө гэдэг юм бол мэдээж хэрэг одоо та нар сайн ярих байх. Энэ нөгөө бидний анхны гаргаж байсан, санаж байсан санхүүгийн модель бол эвдэгдсэн. Тэгээ энэс болоод одоо нэлийн одоо хор уршиг гарсан. Гэхдээ би нэг зүйлийг зориуд хэлмээр байна. Далдуурхайн бүтээн байгуулалтыг зогсоохгүй байх үүднээс сайхан бэлгийн засгийн газар ийм арга хэмжээ авчээ гэж би үзэж байгаа. Сайн тал нь бол далдуурхайн бүтээн байгуулалт хөдөлсөн. Муу тал нь юу юм бэ гэхээр одоо татвартай холбоотой зардлын хэтрэлттэй олон асуудлыг хоёр тал ярихын оронд ерөнхийдөө тэгс хийгээд ингээд цаашдынхаа ирээдүйн амжилтыг бодоод толгойг нийлээд ингээд явуулчихсан байдгийн байна гэж би ойлгож байгаа. Би тэр үед бол одоо ажил төрөл эрхлээгүй байсан хүн учраас Дубайн гэрээний талаар одоо нарийн ширээ юм яримгүй байна. Сайн муу талтай л ийм зүйл болсон гэж би бодож байгаамаа.